эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сүрэг дарга сайхан хаварч сайхан тусч байна уу та? Сайхан хаварч сайхан тусч байна. Та нар манай амрам гутан сайн явж байна уу? Оо тавдаг сайн явж ирлээ. 91 хоног байна. Оо. Эсхий дуурт нэвтрүүлгээ хийгээд Монголоо тойрол. За ингээд болж тэ. Уранга аймгаар нутаг орон удаар явж байна. цаг ямар шүү байна? Ерөнхийдөө Явсан газар газараар тий. Одоо юунаас янзалд бас яг хотоос бараад тал байна ер нь бол. Зарим газар бол жоохон ногоо гайгүй, зарим газар бол өвөл их цас орсон. энергийн тар байна уу? Зарим газар бол яг нөгөө цас их орсон учраас нөгөө нэг хаварда хайлаа ногоо дэр тургаал. Зарим газар нь өвөлдөө цас баг байсан учраас тэгээд нөгөө юу яагаад вэ те? Тэгээд одоо гандууд маягт. тий гандууд маягт. Танай шаарн жоохон бараандууд байгаад ах шиг байна. Бараанд. За, сүрэг тарга сайхан сайхан тусч байна уу та? Сайн хаварч сайн тусч байна. Сайхан хаварч байна. За, таараа юм ажил төлнө. Тавлах. Урлаад бүтээгээл байна уу? Юмаа хийгээд цагаа гарч яхан хараалт гэсэн ч лээ. Байгаад одоо салхилтаа болохоор тэгээд бас Тийм байна. Тийм болохоор юм хэлэхгүй. 3 сарын 15 гээд нэг гоё болчихдох байсан чи одоо энэ цаг гархан байх юм. Тийм ээ. 5 сарын 15 ч одоо дээр үер бол одоо өдөөд ч одоо баг 100 ихээсээ гарцсан одоо ч 100 ихээсээ гарцсан. мал нөгөө бэлтгэлэг малыг авдаг шүү дээ чинь тийм ээ. Өөр ногоо могоо ургаас ахын дэлгэцсэн байдаг үү те? Тий. Өдөөд бол юм сонирн болчихсон да хөлтөд. энэ жил нэг цас их багта өвөл болоо юу таны? Өвөлдөө застай байсан. Өвөлдөө засан 80 юм байсан. Тэгээ энийг шуурхачл ингээд засаг чинь хөөгөл тэгэл ерөөсөө юм болгочлоо да. Байгаль тэгээ бас нэг цаг үе бас жаахан тэгээд бас их Тийм нэг нарийн шороо их нэг хамрын тамиг шиг нунтаг нарийн шороо шуураад байна. шуурхан биш дээ. Одоо нэг сайхан бороо ороод өгвөл бас сайхан ногоороод байна. Төвөчтэй сүмхэл явчихлаа. За өөрсдөө нэг сайхан танилцуулаач. Тий, Өөрөн аймгийн уян сум харьяат. Тий. Тэгээд эндээ 8 дугаар анги төгсөөл шууд нэгдэлт бодгочин болоод уран дэвсэн гэдэг үний шаваар ороод тэндээс 18 тад цэрэгт ивол цэрэгт очиод Батамангал яамны 13 дугаар зэрэг 8 оны зэрэг 78 оны зэрэг хэдэн жил вэ? 3 жилийн зэрэг 3 жил. Тий, 3 жилийн зэрэг 3 жилийн цэрэгч бас яг гоё юу байсан. цэрэгийн хугацаанд бол би цэрэгийн төв өмдөгтэй байсан. Тий. Госпитал 0.27-д байлаа. Тэгээ 0.27-д байх хугацаанд би чинь Батамангал яамны зураач байлаа. Оперативын зураач. Бүр тэнд байж захтаад одоо бүр оролт. Тий, тэгээд оперативын зураач байж байгаад нэг жил тэрэндээ зураач болоод шууд зүүн буян руу явцсан. Тий, тэгээд зүүн буянгийн дивизийн зураач. Зааварлагч нөгөө баг эмчтэй зааварлагч чанд өгсөн юм чинь. Тэгээ баг эмчч мөн зураач ч мөн тийм ажил хийгээд. Цэрэгт байхын тийм байсан. Тий, цэрэгт байхын тийм байдаг. Цэрэгээс маш их юм зурсан. Бод зураач нэг үү? Бол удам бол уран удам байгаа. Бол зураач байгаагүй. Тэр зоодан дарамт байсан юм гэдэг. Тэгээд миний ээж бас уран хүн байсан. Миний аавын удам уран хүн байсан. Тэгээ яг багаас. Аав ээж нь хингэж хүн байсан. Миний ээж одоо зоодын дарга байсан Даваа гэдэг хүн. Зөв. Тий, миний ээж бод Шийдэлгийн Бямба гэдэг хүн. Тий. Тэгээд би цэргээс халагдж ирээд. Цэргээс халагдж ирээд уянгийн сургуульд Dabranт гэдэг орон дээр ажиллаж байгаа. Тэгсэн чинь тэрэн дээр ажиллаж байсан чинь гантхууд аймгийн намын орооноос шалгалт ирэл. За энэ ингэж сууж явах хүн биш ээ. Өөрөнгөө нэрийг гаргах хөвгд байна. Шууд аймгийн ёроо. Урчуудын салбар руу намайг зураачаар ажилд ороод. Тэгээд урчуудын салбарын зураачаар би 3 жил ажиллалаа. Ерөнхийдөө. Тэгээд уянгийнхаа сургуульд 81 оноос 83 он хүртэл ажиллаж хагаад урчуудын салбарт 83-аас 86 он хүртэл ажиллаж хагаад эргээд уянгийнхаа сургуульд нөгөө ажиллаа хийгээд 89 онд ерөнхийдөө тэгээд юунаас гарлаа да. Тэр лаборант гэдэг орон тоочинж байхгүй болоо тэгэл ер нь юу хугацаанд энэ их ажлын өнөөрөх ажлын хугацаанд би чинь өөрөө бие дааж юм хийгээл ном зохиол зохицуулаад уран зураг холбогдолтой ном одоо энэ тентгийн
дээр үе тэр одоо намайг хүүхэд байгаад харин юм их хийдэг ламнар их байсан. Тэр үед. Тий, тэр үед. Одоо манайхыг 70 онд жаргалантаас нүүдэж яхад манай энд 90 лам байсан. 90 ламаас 3-аас 5 юм хийдэг хүн байсан. Тойл хийдэг хүн хүртэл байсан. Нэг лам. Зүгээр шилээр тойл хийдэг. Тийм лам байлаа. Одоо ингээд нөгөө юу тойл хийжтэй одоо тийм шилээр. Садах шигчин тойл. Одоо ийм тойл. Тийм. Энийг чи тийм хийжсэн. Тийм хийдэг хүн байлаа. Гоё бурхан бүтээдэг. Юугаар хийдэг байсан тойл. Мэдхгүй харин хүүхэд байгаад би одоо юу ганц мэдхгүй таадаг байж. Тэр хийгээд байдаг байсан. Тий. Тэр намайг бас их юм хийхэд сургасан нэг зандаг гэдэг лам байсан байхгүй юу. Тэр зандаг лам гэдэг хүний гашаа нодоогоор юм байна. 34 онд баригдажсэн гашаа байна одоо. Одоо энд. Тий. Одоо энэ манай сүмийн дүүд одоо ганцхан тэр л үлдсэн. Та нарт одоо үзүүлмээр л байна бол тийм. Тэр хүн тэгээд нөгөө юм боддог хүн байсан. Тэгээ тэр юм боддог. Тэрнээс гадна тэр миний шаваар ордог тэр уран цэцрэн гэдэг бол тусгай уран хүн байсан. Ихэд тийх гоё хүн уран хүн байсан. Тэр хүнээс та сураад. Тэр хүнээс сурчид би тэгж эхэлээд тэр цэрэг тууд нөгөө генерал офицеруудаас айж хаад бүр уран сайн чи өөрөө цэргийн золон мэдэн штэ. Юуны генерал офицеруудаас айж хаад улам сайн сурахгүй юу? Одоо тушаал байна. Тий, тэгж дутуу юм хийж чадахгүй юу яаж байгаа юм. Одоо ингээд одоо нэг 10 баатан байлаа гэж 10 баатан биш бүгдийг залгаж хийштэй. Тэгэхээр энэ дээр өсөг байгаа тэрэн дээр Б өсөг байна гэж тооцоолж ингэж баатамнуудыг нэг залгаж ингэж хийнэ гэж бодож хийдэг. Тий том үзүүлэнгээ офицеруудын ордны үзүүлэнгээ чинь жиг хийдэг байл. Тэгээ одоо та сумандаа болохоор одоо яг хизэнээс ихэж одоо ингээд авдар. Тэгэл 89 онд нөгөө аймагаас хурж ирэл 90 онд сургуулиас ажилласаа гараад тэгэл 90 гэрийн мод бодож эхэлсэн. Тий. Та хоёр мод тэгэхээр танилцсан байсан уу? Би тэр 89 онд ирэлсэн. 89 онд. Тий. 89 онд би тий 89 онд би тэр айлгид орлоод би тэр манай он чинь зүүн байлаа сүмд үнээ садаггүй юм байлаа шүү дээ. Тэгсэж яаж таах тайлцсан хуваалцсан. Тий сайлчин байж байгаад одоо маш мундаг сурсан. Манай хүмүүст янз гоё дээл гоё хийн. Ер нь ямар ч хувцас гоё хийн. Өс гоё засан гоё судас тариаг маш гоё хийн. Ерөөсөө юм болгон юутай. Яс их универсал юм. 90 оноос хойш тэгэл. Тий. Тэгээд би одоо 87 юм уу 8 онд хаа баг санд штэ баг байх. Тэгэхээр яг энэ цоогоор авдрууч яг гарч иж ийсэн. Тий. Гарч ирсэн байсан баг. Тэг миний оюун ухаан санах юм штэ тий. Одоо яг энэ авдруу тана одоо тэр таны гэрт байгаа авдруу мөн тий. энэ чинь яг хээтэй авдарч тэр үед одоо гарч ижсэн. Хэдэн өдөр нь гарч ижсэн юу? Гүг тэр 70 хэдэн онд ганцхан стандартаар хийдэг байлаа. Би одоо танаас одоо хаашаа амбарт орохоор үзүүлнэ. Яг стандартаа энэ будганаас өөрөөр хийвэл шууд аймгийн намаар дууддаг байхгүй юу? Аймгийн намаа орны гаргын дэргэд үдэд сурталын гисс гэдэг байсан. Тэр үдэд сурталын гисс дээр авдрын будаг буруу утсан гэдэг хийгээ би 3 удаа хариуч явах гээд байсан. Тийм хатуу юм уу? Тий, тийм хатуу байсан. Одоо энэ авдрыг би цаанаасаа бүр төрийн болгох. Энэ одоо 89 онд будсан гэхэд 89 онд намайг дуудаж ирсэн шүү дээ. Одоо надад Өвөрнган аймгийн хөдөлмөрийн төлөө гэдэг сонирн байгаа. Тэр Уранган гамбод гэдэг хүн авдрын бодог өөрчилсөн. Бараг л тэгээ дээшээ явна л ухааны гэдэг байсан. Дээшээ багтах. Яа, бүр одоо тийм нарийн хатуу. Нарийн ганцхан тэр чугаар заа. Одоо би танд гадаа гараад үзүүлэх сони юм их байна. Номин газ компани 2019 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Монголын анх дагч хагас автомат төхөөрөмж бүхий ахуйн болон аяллаа газ үйлдвэрлэлийг бий болгон Монгол орны эрсдэс цаг агаарт зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн сацуу олон улсын жишгт нийцсэн Wanderer брендийг хөгжүүлж байгаагаараа онцлог юм. Хамгийн хэм дүнийг хэрэглэгчдэд санал болгон борлуулахаас гадна хоол, үйлчлэгээний салбарын хийн угсралт, холболт, чанарын өндөр түвшинд хурдан шуурхай гүйцэтгэж байна. Номин газ. Аргийн амтан чимчгэн сэн алтан намри өнгөм
Багш ханя. Нөгөө нэг цааны ганцаа дуулаад өгч. Түрүү машин дээр аваа үсттэй. Үгүй юу гэж байгаа би чи гоё найзуудаа нэг удаа дуулаад өгчлөө. Тийм бидтэй юм чинь. Тийштэй гоё штэ тэрийг нэг явчихл та. За тавьчих тэгвэл. Бэлэн. Бүр бэлтцсэн байгаа. Гэр бүл найз нөхөдтэйгээ цагийг дуутай, хууртай, зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхэд туслах гэрийн караоке төхөөрөмжийг санал болгож байна. Гар утаснаас аппликейшн ашиглан удирдна. Утасгүйгээр холбогдох технологи ашигласан дуугаар, дуучнаар, дууны кодоор хялбархнаар сонгоно. Гэрийн караоке. Easy House таны хамгийн зөв сонголт. Суйрлуулахад маш хялбар. За нэг манай сууц энд ингээд хөдөөний айл ингээд тавьсан байна. Ердөө 10-аас 20 минутын дотор үгсэрч шууд ашиглах боломжтой. Хэмжээний өргөн сонголттой. Таны хэрэгцээнд тохируулан 3x3, 3x6, 6x6, дөрвөн удирлын шийдэл, халуун хүйтэн аль улиралд ашиглах боломжтой, бат бөх хийцтэй, найдвартай бүтэцтэй. Олон зориулалтаар ашиглана. Амралтын сууц, ажлын байр, агуулга, түр байр, бизнесийн зориулалт гээд таны хэрэгцээнд бүрэн нийцсэн. Яагаад Easy House гэж? Цаг хэмнэн, удаан барилга барих шаардлагагүй. Зардал хэмнэн, илүү боломжийн шийдэл. Бид хөдөөрнүүдийн унаанд тавьж өгнө. Мөн очиод өгсөрч үйлчлэнэ. Таны амьдралыг илүү хялбар, илүү ухаалаг болгоно. Холбоо барих утас 8870 ТГСТ3 91 тэгтэг 88 22 85 85 85 51. Зөвлөлтийн болон бүгд найрамдах Монгол ард улсын шинжлэх ухаанаар судлагдсан, батлагдсан Монгол хүний биед хамгийн тохиромжтой соёлын аршин. Хандгайтай жанжуулан. Уламжлалт баталгаад найдвартай. Хандгайтай жанживрэн соёлын аршин. Иран улсын Тэйж аяга тавг угаагч нь Монголд лабораторийн шинжилгээнд орсон Henkel Germany лицензтэй. Иран улсад үйлдвэрлэсэн сайн чанарын энэхүү аяга тавг угаагчныг бөөний үнээр борлуулж байна. Өөх тосыг гүн задлан, бактерийн эсрэг хамгаалах үйлчлэгээтэй, гарт гаршилгүй, хурдан хөөсөрдөг, бага зарцуулттай. Хөдөөрнүүдийн унаанд тавьж үйлчлэн нэвтрүүлгийн ивент тэтгэгч их нуруу фудс компани таны амьдралыг хэлбэрчлэн давхраад бин Монгол угсаатан малгай Монгол хүний сур хүч ухаан бэлэг өв соёлын дархлааг үеийн үед илэрхийлж ирсэн эрхэм хэрэглийн нэг бол малгай юм. Толгоон гоёл төдий бус эзнийхэн нас хүйс зэрэг зэндаа угсаа гарвал нутаг усны онцлогийг шингээсэн соёлын үнэт өв билээ. Монгол угсаатан малгай нь энэхүү олон зуун жилийн түүхэн уламжлалыг орчин үеийн хэрэглээтэй хослуулан бүтээж үндэсний өв соёлоо эрхэмлэгч хүн бүр зориулан чанар, хийц, өнгө төрхийг төгс шингээсэн бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Монгол угсаатан малгай. Та өөрийн өдөр тутмын хэм маягта Монгол өв соёлыг шингээсэн дэгжин хувцас хайж байна уу? Тэгвэл язгуур бихий танд зориуллаа. Бид уламжлал, орчин үеийн загварыг хослуулсан чанартай, онцгой хийцтэй хувцсыг санал болгож байна. Өдөр тутамдаа өмсгөхөд эвтэйхэн, бэлгэнд өгөхөд үнцэнтэй, таны дүр төрхийг илүү дэгжин ялгаруулна. Та манай хуудасаар зочлон өөрт тохирсон загвараа сонгоорой. Хан уул дүүрэг, King Tower 128, захиалга 9313 6888. Язгуур бихий таны өдөр тутмын дэгжин сонголт. Чтэй. Ийм хийж өгдөө ингээд ингээд. Оюнган хэн. Одоо энэ ч одоо энэ их одоо хээний одоо их архив их нооргон тий. Тий, нооргон. Өөс одоо тэгэл энэ одоо. Тэгэл ингээл таарахын хий. Монгол гэдэг юм чинь өөр ингэсэн одоо хээ гугалцгаа. Зурж өгнө шүү. Өөр ингэсэн одоо тэгэл энэ үүлэн хээ тий. Дандаа Монгол энэ хээч нүрэл Тий, дандаа өргөж өөр улс оронд байхгүй, давтагдахгүй. Өөр хүмүүс одоо тийм сайхан байгаль хангаа уул усаад үрсэлсэн ийм сайхан нөгөө хээнүүд байдаг шүү дээ тий. Ирсэн бол хийгээл. юм аж Бодож байгаа зураг мөр байгаа шүү дээ. хараа ийм нарийн уянгээрээ гэдэг чи ийм нарийн хилээд байгаа юм. Амар надад чигдүр байгаа зү. Тийм бай. Хүн учрыг нодмооргүй. Та тоон маань ч амар штэ уулна хэн.
Өөрийнхөө хийсэн амар байгаа тахтаа. Энэ хээчл ерөөсөө алдартай юм биш үү те? Энэ ч л одоо хийлээд нь шүү дээ. Энийг хийж чадахгүй байгаа юм чи. Одоо нэг бол чадахгүй наадах гэж. Энэ тэгээд уянг сум гэдэг чинь энэтэй холбоотой юм байна те? Холбоотой. Ер нь уянг сум уянг гэдэг чинь холбоотой байхгүй юу? Энэ уянгийн хээ гэдэг юм уу? Тий, уянгийн хээ чинь жинхэнэ уянгийн хээ чинь. Уянгийн хээ гэдэг чинь ийм хээвэд юм байна. За энд одоо бүр ингээд цаасан дээр ингээд бүр архив нь одоо их үүсэр. Одоо энийг бол одоо анх гаргасан хүн одоо ямар хүн байдгийг. Харин тэр уран тасцсан гэдэг хүн чинь. Уран одоо намайг ингэж хийгэрэй гэж бүр өнгийн зааж өгсөн байгаа гэдэг. Уран багш надад зааж өгч байсан. Тэр багш энэ хийг гаргасан хүн болоод таны тэр багш. Хин блэ? Уран тасцсан. Энийг зохиосон анх хүн болвол таны багш. Уран тасцсан. Уран тасцсан гэдэг. Тэр хүнээс одоо та өвлөгдөж аваа яваа. Тий. Асар том өв байна да. Одоо энэ л одоо ингэж л одоо ингээл таны л одоо ур чадвар таны сэтгэл одоо ингээл мөнхрөөд үлдэж байгаа ийм имийг л одоо сайхан маш гоё энэ одоо мөсөд байгаа юу танаа байхгүй энэ одоо ингээл үүлэн хээ байт энэ хээ болгон бас учир утгатай баг тий энэ чинь төгсөл эхлэл төгсгөл байхгүй үргэлжлэн гэсэн утгатай шүү дээ ерөөсөө тий тэгээд энэ холбоос энэ ингээл яриул их юм бас яригдэн тэгээ энэ нэг ба штэ уул нь уран багш зааж өгч явахдаа энэ нэг ба штэ энийг дагнаа гэдэг энэ дагнааг бас тийм тоодолгоод бүдэг болгоод ингээ энэ зөвхөн энэ өнгөнөөс 6-аас 9 өнгө гаргана гэдэг байсан. Энэ өнгөнөөс үү? Зөвхөн энэ өнгөнөөс. За. 6-аас 9 өнгө гарна гэдэг чинь энэнээс хараа бүдэг тэр ингээ бүдэг төрмөд хамгийн сүүлд нь цагаан ирэх нь шүү дээ. Уул нь бол одоо 3 дагнаатай гэр юм бол бүр гоё болдгийг. 3 дагнаатай. Одоо нэг ус затхуураад ингээ ганцхан дагнаа гэдэг. Тий. Энийг цагаалга гэдэг. Энийг нэг дагнаа гэдэг. Энэ цагаан дэвсгэрийн дэвсгэр гэдэг. Дэвсгэр. Тий, энэ цагаалга, дагнаа. Тий. Тэгээ энэ гэдэг тэгж хийх байхгүй. Тэгжээж гоё харагддаг байхгүй. Одоо нөөцөд зөвхөн мөнгөний хойноос бодоод тэгээд ингэчиж байгаа юм. Жохон хээг угуулсан юм жохон өөрчлөөд. Хээг чинь бол хээ биш шүү дээ. Тэр чинь зүгээр гогцоо. Утга агуул. Гогцоо хийгээд байна уу тий. Тэр чинь ингээд бас өөр юм тий бас ингэ. Энэ одоо миний хийсэн дагавар байна. Энэ өөр хүний хийсэн загвар байна. Ингээд өөр хоёр. Одоо ингээд та хоёр маань энд ажлын байр юм хийгээд явж байна тий. Зөв гэрээ яагаад. Тэр авдар бол их олон жил болж байгаа авдар бах та. Тэр чинь нөгөө нэгдүгээр авдар гэдэг нь. Тэгвэл намын дарга нэгдлийн дарга хоёрын тул байна. Гайлт. Төшөө хамаагүй байд болохгүй. Тийм нийгэм байсан юм. 45 төгрөгийн үнэтэй. Тэр үед. Үнэн. Тий, тэр үедээ. Зөвхөн нэгдлийн дарга. Тэгээд тэрнээс өөрөөр бодлаа гэж намайг тэгж аймаг дээр дуудаж байхгүй юу? Бас. Тэгээ ерөөсөө энэ хээтэй загвар тийм айл байдаг гэсэн. Тий, ерөөсөө чинэлэгдүү дарагтал. Нэгээс одоо арай гоё жоохон чинэлэг одоо тийм айл амьд зориулсан хээ угуулж байх нь тий. Тий, нэгдлийн дарга намын дарга нэгдүгээр авдар бүр. Эний чинь нэгдүгээр авдар. Эний чинь нэгдүгээр авдар. Энэ иймэрхүү хээ чинь бол 2 дугаар хээ гин. Бас тийм юутай бас. Тий, боронд их орсон бол 1-р хээ. Бас тийм ангилалтай. Тий, ангилалтай. За энэ бол өстой тусгай өөр хайрцаг. Энэ 3 талын 3 ингэ бодсон байгаа даа. Тэр дээрийг гоё гаргаад авахыг одоо нөхөө. Миний муу багш юу яаж өгч ийсэн зэ. Намайг зэрэгээс игээд өөрөө бодож өгч ийсэн би. Хэн? Тэр уран тасцсан гэдэг хүн чинь. Тий. Багш нь. Тий. Энд чи одоо 78 танаа багш одоо танд өгсөн юм ба штэ тий. Надад будаж өгч ирсэн. Өөрөө будаж өгч. Зүүн баянгаас хийдэг гэж авцарч ирсэн. Нөгөө парад муцсаа хийсэн чинь баян зэрэг зүүн баян цэргийн албан хаасан болохоор 1000 зэрэг зурж тий. Баянгаанд орсож бэлгчээж 1000 зэрэг зурсан. Зээрийн үлгийн нутагчтай тий. Яг дөрөв зээрийн үлгийн. Бас тэгэл одоо зөвхөн яагаад уян гэж гайхалтаад яриад байгаа юм гэлээ штэ. Зөвхөн энэ хаадаг гэхтэл 9 дард дадлагдсан байна гэж би одоо мужаа ажиллаад байгаа. За. Энэ хаадаг ийшээ метр 50, ийшээ метр 50 байх хэрэгтэй байхгүй юу? Хаашаашаа. Тий. Энийг бол 45-аар хийсэн мэлээ ийшээ. Тэгээд 9 дард дадлагдж байгаа. Ерөөсөө уянгийн гэр бол өстой маш гоё юутай. Ерөөсөө шууд ингээд хүн барихад яг таарсан. Тим гэр хийсэн болоод хаалж хаашаашаа метр 50. Тоонч метр 50, онч тий тоонч метр 50 юм уу? Өн бол ингээ
2.30 тоолтчтэй. Ааха. Тэгээд тийм гэр энэ хана гэхэл 2 метрээс 2 метр тавтай. Тэгээд өстөр хаашаач гэрээсэн тэгээд идиоттэй юм байхгүй. Ингээ гоё таардаг. Тийм учраас л уянгийн ирээ гэж ярьсан. Одоо бол нэг улсууд ч мөнгөн чунтай болохоор ярьсан. Уянгийн хээ тэгээд энэ хээ гуугуулж энэ гэрийн стандарт байдаг болохоор стандартад ирсэмэр бүр дээр үйсэ тий. Тэгээд тэр уянгийн гэр гэдэг гэр бүр одоо түүх болох юм чи 40-д одоо Адын хурлын тангимыг 40 эдээ онд уянгийн мужаанууд хийж ийсэн гэж байгаа шүү дээ. Их хурлын тангимыг. Тийм нэг стандарт хийдэг гэж. Тэгээ энэ бол одоо сүүлийн үеийнх ингээ алдчихад миний дөрөвний үеийнх одоо миний барьж байгаа гэр энэ яг юугаар байгаа. Стандартаар. Би борчхон гэр гээд бас тийм онцгой маягтай юм билээ шүү дээ бас. Тоон ингээд 2 хувааг. Тийм бидээ нэг тэгээд тоон нь уйн 2 ингээд хэлхээтэй байдаг. Салдгүй. Тэгээ 2 хувааж. Тэгээд дунд нь ингээд юмнуудаа хураа уйн мөн хан мана хийчдэг юм. Яг үнэ тийм нэг нүүж зохимжтой. Борчхон байш ингээд бас байна. Тэнгуут яг юм байж нэг хадаас орохгүйгээр ингээд нөгөө ухсаад ингээд барьчихдаг. Яг үнэ. Бас л монголчууд юу гохон бас мундаг байгаа. Одоо ганц шатаас ороогүй байшин тэр нөгөө миний яриад байгаа 34 оны чинь байшин байж та. Одоо бүгд дээр очиж харуул. Гөөм. Ойс юу те. Нөгөө ийм углагтай байшин ба. Нөгөө сам углагтай. Оо зүг. Тийм байшин. Тэгээд ганц шатаас байхгүй. Зөвхөн ингэж л таас. 34 оны гэж боддоо. Би түүх гайхаад байгаа. Одоо тэгээд тань будагныхаа яг тэр өнгөөр одоо хүртэл яг явж байна уу та юм. Одоо байна штэ бас та бүхэнд ярихад байна штэ. Тэр үед чинь нөгөө урчуудын салбарт ажилладаг байх чинь бороо германаас будгаа авдаг байсан. Гүн хэвлэлийн будгыг. Тэр нь ягаад гэвэл нөгөө баярын бичиг диплом тэр хийдэг байсан штэ. Тэр баярын бичиг дипломны чинь загварыг би хийдэг байсан. Калькийн зураач гэдэг. Тэрний яадаг будган тусгай өөр будга байсан. Орсын будга байсан. Тэгээд ерөөс өөр юм байгаагүй чинь бол одоо бол аль нь ч мэддэхгүй утгагүй болчих иргэдөө. За аршаа ямар байна? Гоё янз. Энэ манай энэ сайхан аршаа богоос. Янз аршаа. Жанчуулан гэдэг энэ сайхан аршаа. Тийм жанчуулан. Чин манай монголч сайхан мэдэн. Бид нарт замдаа уугаарай гэж дүүд нөгж явуулсан. За манай одоо нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажилладаг байгууллага. Эх орны сайхан хишиг. Тийм ээ. Энэ эх орны сайхан хишиг, эх орныхоо сайхан өв соёлыг хойч үед өвлүүлэн үлдээх зорилготой ингээд хамтран ажиллаж байгаа компаниуд маань одоо энэ бензин тоосыг одоо хийгээд тусалцааг үзүүлэл одоо ингээд энэ олон нэвтрүүлгийн ард одоо ингээд гарч чэнд авах маань төмний буюу. Тэ. Гоё за ханга байгаль урагдаг сайхан одоо нэрсний одоо байраа энэ төр хийдэг далайн хүчгээд компани. За дүүгийнх нь нэвтрүүлгээр дамжуулаад энэ танаа гэр бүл дүүгүүлсэн яах юм бэ? За баярлалаа. Сайхан цөөвөн дээр сайхан бас сайхан кетчуп хийгээд идэхэд бас логлог сайхан да тийм ээ. За эдний хамт олноос өгч яана хаа. За баярлалаа. Улаанбаатар кетчуп. За баярлалаа. Улаанбаатарын брэнд байна. За нах. За баярлалаа. Эднийх маш олон төрлийн одоо бариан идэгий. Монголынхоо энэ өв соёлыг хайрлан хамгаалах, хойч үед өвлүүлэн үлдэх зорилготой ингээд хамтран ажиллаж орж байгаа одоо тэр сайхан ард иргэдээ манай бүтээгдэхүүнийг бас гарын бидэг болгоо сайхан өгчөөрөө гэд манай нэвтрүүлгээс хамтран ажиллаж байгаа байгууллага маань. Далайн хүч компанийнхаа хамт олондоо талархлаа. Баярлалаа. За ах ихчээртэйгээ тэгээ эргэн уулзах сайхан ерөөлийг тавиа. Тэгээ. Яг үнэ. Даад өнөр. Энэ онд одоо энэ сайхан уянгийн сайхан гэр хээ гугалзыг энэ соёлын үед бас сайхан бүртгэж аваасаа таны бас энэ хийж байгаа сайхан ариун үйлсдэн дээр сум орнуудах захиргаанаас ч гэсэн төр бас часан гэдэг нэг дэмжээсэй гэж дүүнэд бас сайхан ерөөж байна. За баярлалаа. Сайхан ерөөгөө дэвлэн бүтдэг. Тэгвэл нэг ажлын байртаа болоод сайхан олон юмыг залуучуудаа үлдээж өгөх гээд байх шиг байна. Тэгвэл би бол тийм санаа их байдیں۔ Тэгээд эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ нэг л өдөр болно. Тэгээд юу аах. Нөгөө хамгийн гол нөгөө удаан суудахт нь байхгүй юу? Аа. Тийм. Энд ч одоо вакцин дээр манай хөгч одоо тэгэхгүй та энэ миний энэ амбаар чи нэг л өдөр болоод байна. Хүүхдүүд юм заа гэхээр надад нэг жоохон гайгүй орчинтой юм хэрэгтэй байна гэгээд тэгээд нэг сайхан нэг юм бичээд өгвөл бас нэг бүтээгээд өгч юм. Тэгвэл хүүхдүүд нэг явахгүй одоос нэг орчин бас их чухал байгаа шүү таах нь тийм ээ. Тийм. Би тэр ч одоо ингээ бараг дунд зүүн үе шиг
ингэж хийж яах вэ тэгэл. За тэгээд дахин уулзах сайхан өрөөлтэй. Сайхан хуучил. The Moon Restaurant and Lounge. Төглөг, тав тухтай орчин, найрсаг үйлчилгээ, амттай хоол, төрөл бүрийн коктейл, бүх төрлийн арга хэмжээнд төгс тохирох орчинд та бүхнийг урьж байна. The Moon Restaurant and Lounge. TTM автозасвар, хятад машины мэрэгссэн үйлчилгээ, компьютер уншилгоо, хөдөлгүүр, хорооп засвар, явах данг, тэнхлэгийн үйлчилгээ, цахилгаан болон электроникийн гэмтэл уншлах, тос тосолгоо, бүх төрлийн үйлчилгээ, сэлбэг захиалга, суйрлуулалт, туршлагатай инженер, механикчид, орчин үеийн уншилгооны төхөөрөмж, шуурхай, чанартай үйлчилгээ, баталгаат засвар, бүх төрлийн хятад автомашины мэрэгжлийн засвар үйлчилгээ, утас 89 77 97 автозасвар, Land Cruiser, Lexus-ийн мэрэгссэн үйлчилгээ, хөдөлгүүр, кроп, анги засвар, компьютер уншилгоо, явах дангийн засвар үйлчилгээ, тос тосолгоо, фильтр солих, цахилгаан болон электроникийн гэмтэл уншлах, сэлбэг хэрэгслийн зөвлөгөө, суйрлуулалт, чанартай засвар, аюулгүй аялал. B&M автозасвар. Монгол малчны найдвартай сонголт, чанар төмөр хийц. Бүх төрлийн малын гашаа, тэжээлийн онгоц, тарилгын хоолой, бэлчээрийн торон гашаа, үхрийн зогсоол бүгдийг нэг дороос. Яагаад сонгох вэ? 10 минутанд үсэрнэ. Бат бөх зузаан төмөр, ажиж тээвэрлэхэд хэлбэр. Доод талаараа хург шиг гарахгүй. Хагас автомат, зис утсан агнууртай. Жилийн 4 үлрэлт ашиглана. Хот дотор хүргэлт үнгүй. Орон нутагт унаан тавьж өгнө. Худалдан авалт бүр бэлэгтэй. Чанарын баталгаа олгоно. Захиалгын утас 88 55 24 45 89 55 24 45. Хаяг баруун талд малчны дэлгүүр, зүүн талд амгалан. Чанарыг эрхэмлэгч чанар төмөр хийц. Ширэн брэнд. Цэвэр арьсан гутал бүс. Ширэн улалгаатай гар хийцийн гоёмсог, завгарлаг арьсан эдлэл үйлдвэрлэл худалдаа. Этэн гутал дотор гадаргүй цэвэр арьс улалгаатай үхрийн зорны ширийг давхарлаж хийдэг. Арьсан силбэр хэтэ гэх мэт олон загвартай. Загварлаг арьс марийн өргөн сонголттой. Чийг татахгүй хөнгөн хөл дэвтэйхэн авсан байхад баяр бүхнээр хөлийг тань баярлуулах хэдтэй. Манай бүтээгдэхүүн дотор гадаргүй цэвэр арьс тул та чанарыг нь мэдрэх болно. Утас 91-3 99 90 91-3 39 90. Зигзаг суудлын бүрээсээ та өөртөө доктор авсүлжээний аль ч салбарт хэлбэрхэн захиалж автомашиныхаа суудлын бүрээсээ шинжлэх боломжтой. Зигзаг бүрээс үргэлж сайхнараа. Амгалан бөөний худалдааны төвн бүх төрлийн барааг бөөний үнээр нь зарж байна. Манайхаас нэг бараа авсан ч бөөний үнээр аваарай. Газан болон цахилгаан блийдэг, угаалгын машин, эндүү, пэж, хөргөгч, хөлдөөгч, Монгол үндэсний хоол эдээний цар, чихрийн тав гэх мэт маш олон төрлийн барааг нэг дороос маш хямд бөөний үнээр худалдан аваарай. Та бүхэн манайхыг өргөнөөр зорин үйлчлүүлээрэй. Манайхыг Ботаникаас цаашаа 500-аас 600 м амгалангийн төмөрийн бөөний худалдааны төвөөр зүүн эргээд цагдаагийн хотхны урд талд амгалан бөөний худалдааны төв. Холбоо барих утас 99 84 34 19. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Уулын жамц давс. Байгалийн цэвэр эрдэсийн баялаг. Увс аймгийн давс цумаас олборсон байгалийн гаралтай ягаан жамц давс. Зөөлөн амттай. Хоол цааны амтыг сайжруулан наатар, кальц, каль, цайр, йод зэрэг эрдэс бодис агуулсан. Өдөр тутмын хэрэглээнд эрүүл сонголт. Байгалийн цэвэр эрдэсийн шимийг нэг бүтээгдэхүүнээс. Шүдэн уулын жамц давс. Манай компани нь 2016 онд байгуулагдсан барилгын хөөсөнцөр хавтан, сэндвич хавтан, полистирол бетон лего блок, полистирол бетон ханын хавтан, таацны болон шалны дулаалгын хавтан, дуу тусгаарлагч бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаалж байна. Бидний үйлдвэрлэж буй EPS хөөсөнцөр полистирол хавтан болон шоо сэндвич хавтан, полистирол бетон лего блок, полистирол бетон ханын хавтан нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд манай бүтээгдэхүүнүүд нь эмүүс, чулуун замаасаг, гүрүнд, эрдэс шингэнтэй тус үйлдвэрлэгдэх хүчин чадалтай.
За энэ таны ажлын байр вэ? За энэ миний ажлын байр. За. Одоо тэгэл ерөөсө гар сэлбэр. Гар сэлбэр. Хичнээн төрлөмийг одоо хийж ясаг танилцуулаач хаа. За сэлбэртэй авдар. Ханы сервант. Тэгэл говчхэрийн мод. Сэлбэртэй. Уянгийн ирэнгэр гэдэг улс даяар алдартай та тийм ээ. Тийм. Танаас өмнө. Тий. Тэгээ одоо гар сэлбэрээ бас хийж байна. Гар сэлбэрийг хийж байна. Танд гэргийн болохоор танаа хүн болохоор. Манай хүн болохоор будаг бодно. Нөгөө нь будгийн нөгөө хээгээр бас. Тий. Тэр бас их нарийн биз? Нарийн. Уян хээгээ. Энэ одоо ямар багж байна хаа? Энэ нөгөө энийг танилцсан энэ одоо яа тий. Тий. Энэ Монгол ухаан тий. Тий. Наа чана гавчург. Ингээл эргүүл чинь. Өөрөө зохиосноо таныг байдаг юм уу? Байдаг. Тий. Энэ дээр ингээл хийгээ явж байна тий. Энэ дээр юм юу вэ? Уран хөрөө юу? Уран хөрөө би энэ дээр ингэж энэ Бидний мэдрэг явах хэрэгтэй тий. Ямар мод уу? нарсан мод. Нарсан мод уу? Мод хаараас авах уу? Хотоос юм уу? Арангад байх уу? Аталчи юунаас тавна. Ингээд бид зөөлө хөдлөж нас. Энэ одоо юу? Багны нөгөө хажууд. Багны талбай. Талбай нь. Ангид офтон ирж байгаа болохоор зай гарч ирж тий. Very active. This is the door. Хасдаг авдаг байна. Энэ хүрээ өшөө нарийн бүтэн гэж байх уу? хамгийн нарийн зүйл. Тэгээ нөгөө уран хөрөө тэр гараар ирсэн. Гараар хүрээ. Гар хөрөө тэр. Гадаа болохоор энэ бол гэр болохоор одоо ингэж будах юм уу? Будах юм. Одоо цолгой бодоо энэ гэж яаж байгаа. Би сайн танаа хажуутлаа хайд орлоо. Тэгээд энэ будагч бас их тухайн үед нийгэмдээ ингээд кодлц юм шиг бас өөр юутай хатуу байсан юм шүү тий. Тэр будагны өнгийг баг өөрчилж болдгоо гэл тий. Манай энэ төлөв хүн ч юм бол уран хүн бааз. Тийм байна. Тэгээд тэр цаг үед чинь бас их өчөртэй байсан юм байна. Будаг мод гэж нь хамаагүй өнгийг өөртөө яах хоёроо тэх юм бол тэгээд баг яста баригдаад одоо явах нь бас нэг тийм одоо нэг дигтэй гэх юм уу, тийм одоо бас нэг технологитой гэх юм уу бас нэг бодгийн хүртэл бас тийм байсан байх нэг нарийн тийм ээ. Манай аав мужаан байсан. За удам байсан. Манай хоёр ах мужаан. Манай хоёр ихч бас удмаар. Удагч юм тий. Одоо сумандаа байна. Надад байхгүй. Та одоо болох нэг Монгол гэр хийж гэр. Монгол гэрийг бас сэлбэртэй хийж гэн. Тэгээ давхар өшөө авдар өдрөөр буудаж гин үү? Яг аваа будна. Би будаад авдрам бас сэлж байгаа. Сэлээд. Бурхны өнгөр багтаа сэлээд. Тэгэл одоо энэ сайхан эсгий туургатан одоо гэрийн одоо нөгөөс одоо нэг Монгол гэрийг л одоо үйлдвэрлэж шүү дээ тий. За захиалга ихтэй байна уу? Захиалга бий. Тэгээ захиалгаар хийгээл. Тэгээ энэ чинь эндээ хөрөөтөө давхар эндээ нөгөө ингээд нөгөө өрөмдөж болно.
Тэгээ нэг багжиг ингээд нэг бас олон талдаар бас ингээд нэг ашиглаад явчихдаг. Тийм ээ. Энд дээр бас нөгөө нэг өрөндөө очдөг тийм. Саач. За саач. Одоо таны багч одоо ингээд эднэр байна уу тийм? Эднэр байна. Тэнцээ. Юу фризер юунууд байна. Ааха. Тийм. Энэ мод одоо ингээд ховроо. Ховроо одоо нарс бол ер нь ховрдож Хар модоор ер нь юм хийхэд бас юм. Хар модоор хийгээд можоноор хийгээд хатуу. Ааха. Сэлбэр болохгүй. Шилбэр болохгүй тийм. Зөв. Сэлбэр болохгүй. Та одоо тэгээд ажлын байраа жоох өргөжүүлэхэд бас бодлого байна уу? Хэдэн хүн ажиллаа одоо өөрсдөө ажиллаад байна уу? Өөрсдөө л ажиллаж байна. Нэмж одоо хүн ажиллах уу? Тэгээ гарах уу бас нэг ачааллахтай үед. Гэхдээ өөрөө л Ааха. энэ талдаа нэг ажлын байраа өргөсгөл цааталт нь будаг хийдэг тийм юу барьчмаар байгаа юм. Аа за. Тий. Хэдэн жил одоо ингээд ажиллаж байна? За би ч одоо 90 оноос 89 оноос 95 он хүртэл модон цэг Удаж модны байгаа. үйлдвэр гэж их тэнд байсан. Ааха. Тэгээ тэндээс нэг ховд гарааллын гот тэгэл өөрөө гэрээр юм ажигсан дээ. Гэрээрээ. Тий. Гэр бүлээрээ одоо тэгээ сайхан Гэсэн. эсхий туурагтан энэ Монгол гэрийнхаа сайхан урлаад энэ туурагтан монголчуудынхаа хээ гугалзыг бас аваа явна гэж чинь одоо гэр бүлээр одоо соёлын үйл тээж явж байгаа юу вэ шүү дээ. Энэ Монгол гэр гэдэг их учир утгатай тийм ээ ах. Тий. Бас сайхан их нарийн учир утгатай. Тэгээд яагаад тэр Монгол гэрэг уулын орой харуулдаг гэдэг нь хүртэл тийм ээ. Барихад их хатуу ёс цээжтэй тийм. Нөгөө Хуучин гэрээ мод. хуучин гэрээ модоо За бодох гэж байгаа юм тий. сэргээж гэнэ үү? Тий сэргээж. Аа за. Нэг гэрэг одоо ингээд бүтэн одоо сэлбэртэй гэрэг хийхэд одоо хэр уддгийг? Сэлбэртэй гэрээг бол нэг бараг бүтэн жилэл хийндэ. Бүтэн Тийм жилийн. ар сэлбэр учраас тий. Ааха. Жилэл хийгдэн. Ямар үнэ ажтай ах вэ? Тэгээ тууруу дээвэр нь орох зөвхөн гэрийн модон. Зөвхөн гэрийн хөвч мод нь л Ааха. Тэгээд нөгөө нэг 5 антаа байх уу? Эдэн антаа байх уу? Үнээсээ хамаарат. Үнээс нь 5 антаас л 5 антлахсан байсан тий. Ерөөсөө 5 антаа гэрөө. Тий. Өө зөв. 6 антаа мант бол манай дүүл аймаг дээр хийд юм аа. Одоо ах мань байраа жоохон том болгочихвол зүгээр юм байна тий. Энэ талдаа будаг хийдэг тийм нэг байр том болгочмаар байгаа. Ааха. Тусдаа тийм ээ. За ах их хоёртойгоо сайхан хуучлах гэж ирлээ. Тэгэл уугуул суугуул нутаг одоо хаанах уу? Сайхан өөрсдөө сайхан танилцуулаач. Уянг сум аа. Уугуул. За. Тэгээ манай авч доможон байсан хүн. Өө зөв. Тий. Хин гэж хүм бэ? Жанлав. Тэгэл Аавынхаа үг сайхан өвлөж яваа. өглөөл тэгэл Хөргөжлүүлээ сайхан. ургалжлүүлээл. Манай хоёр ах хийдэг байсан бас. Манай хоёр ихч боддог байсан бас. Өөр удмаараа. Удмаараа тий. Ер нь бол яг гэр бодох одоо тэ сэлбэр хийж гэнэ үү? Хийж байгаа юмнасаа сайхан Би бол танилцуулаач. сэлбэрл хийж байна. За. Манай гэрүүлийн хүн бол ирээлж байна. Уянга ирээнийг Нэг бодог. бодог хийж байна. Тий. Гэхдээ н уянгийн гэр чинь өөр ингээд хаалга нь метр 50 дээш метр 50. Бас цаана бас хэмжээтэй байсан. Стандарттай хэмжээтэй. Одоо тэр модны үйлдвэр гэж яасан дандаа стандартаар нэг. Хаалга ясаа бүх юм аа. Тэгээд тэрүүгээрээ л одоо юм чинь өөр ингээд малдартай. Ингээд сумынхаа брэнд болсон, соёл болсон, түүх болсон. А ерөөсөө ингээд метр 50 өргөнтэй. Метр 50 одоо өндөртэй. А тоон нь болохоор бас метр 50. Метр 50. Ерөөсөө цаанаасаа. Тий. Энэ Хөвсгөл аймгийн дарахад гэргэн гот тоон нэв жижиг юм байт юм байна. Тийм үү. Тий. Тэгтээ хэмжээ нь бол ерөөсөө адилхан тоон. А боржхон гэрийг бас би үзлээ. Онсын гэр юу байт юм бэ бас ингээд нэг юм тоон ингээ хоёр багчдаг.
Тэгтээ нэг тоон дээр нэг үнэн хэлхээтэй байдаг. Ингээд яац харагдаад. Тий, ингээ харагдаад байдаг шүү дээ. Тэгээд тоон ингээ хоёр салаад тэгээ нөгөө тэр дунд нь нөгөө хан маань одоо нөгөө бусад нөгөө дээвэр туурга хийгээд тэгээд ачаа өвчдөг. Ингээд нөгөө Монголд одоо нисхий туурахтан энэ үүдчийн дундаа тэр олон үндэстэн огсаатны одоо өөрийн тэр хийцүүд их өөрмөц байх юм. Ингээд ажиллаад яваад байхад бас их сонир сайхан. За манай нөө Өвранга аймагт үйлдвэрлэв Өвод гэдэг. За Өвранга аймгийн бэрээдөө нэгч. За эдний хамт олноос өгж байгаа. Өгүүлж байгаа. За наашрах энэ. Ахын дүүдээс ийм өгнөө. Өвод гэж штэ. Жимстэй ааруул гэж. Гоё юу? За. Дүүнаа. За энийг аваарай. Нааш ахын дүү дахиад өгье. За нааш. Дахиад чи зөндөө байна уу? 20-оо тосчих юм уу? Баярлалаа. За 20-оо тосчих. 20-оо тосчих. 20-оо дүүрэн буянтаа яваарай. За байж байгаа. За байж. Энэ гоё харуул те. За энэ өв одоо ингээд Өвод гэдэг энэ сайхан Өвранга аймгийн бэрээнд эднийх шинээс нүгж байгаа шүү. За юу? Хэдэн настай? За баярлалаа. Хэдэн настай? Хэд илэв нөхөө? 4. Том болоод ямар мэрэгчлээ хүн болох юм? Нэг чи ямар мэрэгчлээ болох вэ? Чанга дээр. Ичтаа гэдэг. За. Танаа ач. Эх орныхаа сайхан өв соёлоо хайрлан хамгаалах хойш үед өвлүүлэн үлдэх зорилготой дүүгийнхэн нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажиллаж байгаа компани Улаанбаатар Кетчуп гэдэг нь одоо сайхан таних байх манай монголчууд далайн хүч компани хамт олноос ингээд өгч байна. Танай гэрт бас гэр бүл бас өгөөрэй гэж сайхан. Баярлалаа. За энэ бүтээгдэхүүн их шүү. Баярлалаа. Гоё үз. Гоё. Бас нэг сайхан цөөн ичээд Улаанбаатар Кетчуп үргээд идчих бас нэг цаанаа нэг Монгол авдгаас нэг гардаг шүү дээ сайхан тий. За. Гоё харуул байна уу? Өвгөөч. За тэгээ зуны сайхан дэлгэр цагт нь иргэн сайхан уулзъя. Яа. Энэ сайхан Монгол гэрийг яг тэр цаг үед нэг барих яаж хийдэг зү тийм ээ. Энэ гэрийг барихад одоо ямар нарийн тэр ёс жойг явдаг талаар нь иргэн уулзах сайхан ерөөлийг тавьж байна. За баярлалаа. Бас нэг энэ танаа хажуутай ороод бас нэг ороод гарыг гэж бас сайхан ороод байлаа. За. Сайхан хуучлаа. За баярлалаа.